За би өнөөдөр маш гоё бэлтгэн дээр ажиллаж байна. Энэ ямар бэлтгэл вэ гэхээр хоньны сүгээр хийсэн хөх бэлтгэл байгаа. Одоо ямар процесс хийж ийм гэхээр энэ хөх бэлтгэлийг бол заавал ингэж нүх гаргаж хөхц гүүх одоо орон зайг үүсгэж өгдөг. Яг энийг одоо бид нэр пок гэж нэрлэдэг. За тэгээд хоньны сүүний маань онцлог юу гэхээр ер нь бол хамгийн багтаа 6-аас дээш хувийн бэлтгэлтэй 5-аас дээш хувийн уургатай байдаг. Тэгэхээр энэ сүгээр ямар бэлтгэл хийвэл гоё юу гэхээр хөх бэлтгэл бол бүр маш гоё тохиромжтой гоё болдог. Одоо би өмнө нэг бичлэг дээр бас хоньны сүгээр хийсэн хөх бэлтгэл хийсэн байгаа. Тэрнийг үзээрэй. Тэр нь миний бодлоор манай сарлагын сүүний одоо тослог уургатай бол ер нь ойролцоо учраас манай сарлагын сүгээр хөх бэлтгэл хийвэл бүр салахын аргагүй болох байхаа гэж бодож шүү. За сайн байцгаана уу. Өнөөдөр би та нарт бэлтгэл хийх хүрээнд ямар тоног хөрөмжүүд байдаг талаар ингээ харуулъя гэж бодож байна. За тэгээ мэдээж хамгийн түрүүнд бол одоо cheese bat буюу одоо бэлтгэний тоогоо энэ тоогоонд бол одоо сүүгээ ээдүүлэх, давслах, болгох одоо энэ бүх процессыг маань явдаг. Одоо өнөөдөр бид нэр года буюу манай монголчууд года гэж нэрлэдэг. Ийм бэлтгэл хийж байна. За энд бол одоо мэдээж 50-аар энэ дээр бол одоо бэлтгэний хэвнүүд маань харагдаж байна. За энэ цаашлаад энэ бол одоо бас нэг төрлийн brie cheese гэдэг одоо Sheldrick Moon гэдэг бэлтгэл хийдэг хэвнүүд харагдаж байна. За энэ бол одоо milk pasteurizer буюу одоо сүгэ хариуцдаг, хөргөдөг ийм тоног хөрөмж. Энэ тоног хөрөмжийг цэвэрлэх хүний гар орж цэвэрлэх шаардлага байхгүй. Шууд өөрөөгөө цэвэрлэдэг. За энд бол одоо cheese press буюу одоо бэлтгэний шахуурга маань харагдаж байна. 8 лайн буюу одоо 8 шахагчтай. Энэ бол за энд бол одоо бэлтгэний хурц тэр цаана бэлтгэний сэрээ гэх мэт зүйлүүд харагдаж байна. За энэ бол бөөм байна. За энд бол одоо бэлтгэний хэвнүүд харагдаж байна. Cheese mold. За ингээд жижиг хэрэгслүүд байна. За энэ одоо sanitizer буюу цэвэрлэгч. Тэгээд савн гэх мэт. Энд бол одоо угаалгын 3 одоо layerтэй угаалгын хэсэг маань харагдаж байна. Энэ бол гарын угаалтай. За ингээд бэлтгэний өрөө маань юм байна. Баяраа. За одоо би та нарт Девачин өрөөнд орж үзүүлээ заяа. Миний одоо хамгийн гоё дуртай өрөө. Дада энд одоо ингээд бяцлаг боож болох өрөө. Орж ирэхээр өнөр мөнөр бол бүр тасархаа заяа. Ингээд бүх төрлийн бяцлаг. Энэ миний одоо пармезан баг шиг байна. За энэ бол одоо өнөөдөр миний хийх гээд байгаа хөвгцтэй бяцлаг. Blue cheese. Эднийх ерөөхдөө 2 төрлийн хөвгцтэй бяцлаг хийдэг. За би тэгээд бэлэн болохоор гоё амталж үзүүлнэ сая байхгүй. Одоо энэ дөнгөж өнгөрсөн 7 хоногт хийсэн шинэ бяцлагнууд байна. За цаашаа ингээд арай жоохон хуучин бяцлагнууд. Энэ өнрийг нэр. Crazy гэдэг шиг. Хараад ингээд үнхээр гоё өнөр мөнөр. Одоо баг энийг амтлахаас би баг байж ядчихгүй. За тэрийг өөр ингээд цаашаа дүүрэн. За одоо энэ өөр ингээд өөр төрлийн бяцлагнууд байна. За энэ бол finger leg skull гэдэг төрлийн пармезан төрлийн
төстэй гэх юм уу? Бяцлах нот. It's crazy.